Шилийн богдод тангараг өргөсөн 32 дахь сайн эр эсгэрдэг дамб. Манжийн дарангууллын үе болон богд хаант Монгол улсын үед даргангийн шилийн богд ууланд нийтдээ 32 шилийн сайн эр тангараг өргөсөн байх бөгөөд эдгээрийг даргангчууд ард түмэнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шилийн сайн эрчүүд гэж үздэг юм байна. Ардын хувьсгал ялан мандснаас хойш буюу соц нийгмийн үед шилийн богд ууланд очиж тангараг өргөсөн шилийн эр мэрсэр байдаг ч гэлээ. Тэд дээрх 32 сайн эрийн зиндаанд үнэлэгдэж явсангүй. Энэ нь социалист төрийн үед шилийн эрчүүд малын хулгайч гэж адлагдаж явсантай ч холбоотой биз. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дээрх сайн эрчүүдийн хамгийн сүүлчийнх буюу 32 дахь тангараг өргөсөн хүн бол даргангийн шилийн сайн эр эсгэрдэг дам бажээ. Лхаа авагтай дамб нь 1890-ад оны дунд үед Сүхбаатар аймгийн Онгон сумын Шар бүрд хэмээх газар төржээ. Тэрээр эрийн цайнд хүрмэгцээл ар өвөр хошуудаас алил баян дарган гэсэн ноёд феодалын адуу малыг хулгайлж ядуу буурай хүмүүст тарааж өгдөг болсноор нутаг хошуундаа хөндлөгдөх болж. Түүнийг ямар ч харанхуй шүн морины толгой алдалгүй уургалдаг, газар сайн таньж мэддэг, сайхан эсгэрдэг хүн байсан хэмээн нутгийн хөгшөд өнөө болтол дурсдаг ажээ. Тэрээр Маажа, Саарал, Бор хүүхэн, Онгой бор, Адья, Оюун гэсэн 7 хүүхэдтэй байж. Онгой бор оюун нар нь дээхэн үе Сүхбаатар аймагт жолооч гэж явсан байна. Эсгэрдэг дамбын 7 хүүхдээс Адья нь эдгүй амьд сэрүүн байгаа бөгөөд Сүхбаатар аймагт амьдарч байна. Саяхан Онгой борын хүү Чулуунбаатар бидэнд өвөг эцгийнхээ зураг хөргийг авчирч өгөхдөө бяцхан дурсамж хүүрэнсэн юм. Дамбын төрсөн эгч Цэрэн лам гэдэг хүн байжээ. Хожим Цэрэн лам дүү дамбынхаа тухай би дүүгээ олон хоногоор явахад нь их л санаа зовж өдөр шөнөгүй хүлээдэг байлаа. Тэгээд эсгэрэг чимээнээр нь л дүүгээ ирж байгааг мэддэг байсан. Оройн дуу их сонор байдаг юм. Намайг голдуу үнээс хааж байх үед дүүгийн маань эсгэрэг чимээ сонсогддог байлаа. Энэ чимээнээр нь би тулгандаа цай тавьж буцалгаад сууж байхад дүү минь орж ирдгсэн. Бүр хагас өртөө газраас эсгэрэг чимээ сонсогддог байсныг бодоход дүү маань гайхамшигтай сайхан эсгэрдэг хүн байж дээ гэж дурсан ярьдаг байжээ. Эсгэрдэг дамб ихэвчлэн өвөр Монголын сөнөд бараг үзэмчин хошуудаар явж адуу хөөж ирдэг байжээ. Өвөр Монголын сайн эрчүүдийн заримтай нь дотн нөхөрлөж, заримтай нь зодолдож ташуурын амт үзүүлж явсан гэдэг. Нэг удаа дамб нутгийнхаа шилийн эр болохын дон шүглсэн хутгуур жана гэгчтэй өвөр Монголоос адуу хөөхөр болжээ. Гэвч жана цаана муу санаа агуулсан байсныг дамб мэдсэнгүй. Учир нь тухайн үед эсгэрдэг дамб хөх ханд нарын шилийн эрчүүд даргангийн ард түмний дунд ихээхэн нэрд гарч байсан бөгөөд үүнд нь атаархуу жана өрсөлдөгчөө хороож өөрөө нэрд гарахыг хүсч. Тэгээд тэр өвөр Монголоос адуу хөөж ирье хэмээн дамбыг өдөр шөнөгүй гуйсаар байгаад нэг өдөр хүслээ гүйцэлдүүлж дамбын хамт өвөр Монголын сөнөд хошуу руу явсан байна. Гэвч тэр цаагаараа сүндийн хулгайч нартай хувилдчихсан байж. Мань хоёр сөндөөс баахан адуу хөөгөөд дарганг нутгийн зах сэжүүрийг хараад амс хийж суутал хойноос нь хідэн хүн гизэг даран хөөсөөр гүйцэж иржээ. Угийн бие томтой зодоон цохоонд гаргууд эсгэрдэг дамбат тэдэнтэй шууд л барилцаад авч. Харин хараймаа бодсон жана тэдэнтэй барилцаж авахын оронд дамбын эмээлтэй морийг хөтлөөд хөөж явсан адуунаасаа тэн хагасыг нь тастаж хөөгөөд нутгийн зүг давхиж. Хээр хөдөө явган нүцгэн бас тэгээд 4-5 хүнтэй ганцаараа ноцолдоод үлдсэн дамбыг жана амьд гарахгүй гэж бат итгэсэн нь тэр. Тэгээд ч түүнтэй хувилсан сүндийнхэн дамбыг ер нь алах даалгавартай байж. Жана шууд явсаар дамбын дэрж ихнэрт нь эмээлтэй морийг нь өгөхдөө нөхөр чинь амар үтсэн. Би 90 сайн дамаа авч гарлаа. Харийн хошуунаас адуу хөөсөн бидний хох болохоор нааш цааш нь юм ярьсны хэрэггүй зэ гэж захиад явжээ. Харин энэ үеэр дамб 4-5 хүнтэй хүч тамираа бартал ноцолдож арай гэж амьд гараад ойролцоох адуун дундаас нэг морийг дээлдэж аваад нутгийн зүг хөдөлсөн байж. Түүнийг хагас өртөө газраас эсгэрэхэд эхнэр нь энэ чимээг сонсоод цай жандаг байсан бөгөөд хутгуур жанаагаас нөхрийнхөө үгсэн тухай сонсоод уй гашуу болж суусан тэрээр гинтэл эсгэрэх чимээг нь сонсоод мил гайхаж цэлх өхөрч. Дамбыг гэртээ орж ирэхэд нь эхнэр авдран дээрээ зул өргөчгсөн аяганд нь цайныхаа дээжийг хийгээ тавьчихсан уйлаад сууж байсан гэдэг. Эсгэрдэг дамб гэртээ 2 хоног бие тэнхрүүлээд хутгуур жанаа дээр явж очтол
Манерийн царай цонхигоод игээтэл цусгаар авчгаагүй гэдэг. Дамб түүнд хандаж чи эр хүний сүг юм да. Харин нутгийн дээрэмчдийн дунд нэгийгэ орхиод амь зулбан зүхтэн гэдгийг чинь мэдсэнгүй. Цаашид хоёулаа бие биенээсээ холхон явцгаавал барав гэж хэлээд түүнтэй тангараг тасарсан. Жана урдаас хөөжирсэн адууга ядуу ардуудад тараагаагүйгээр барахгүй. Өөртөө авчихсан байсныг дамб бүгдийг нь тууж аваачаад айлуудад тараасан байна. Үүний дараа арга ядсан Жана хөдөөхөр хонь хариулж явсан жаахан хүүхдийн амийг бүрлгээд хідэн хоныг нь туучгчээ. Эсгэрдэг дамб энэ тухай дуулж сонсоод арчаагаа алдсан хулгайч Жанаг морин дээрээсээ хурах шиг шүүрч дүүрэн ууланд аваачаад чи яах гэж нялхамтныг алж байгаа юм бэ гэж хоолой мэдэн зандарчээ. Хариуд нь Жана хүүхд ч гэсэн амьд гэрч шүү дээ гэсэн байна. Энэ үгийг сонсоод дамб аимшигтайгаар хэлэгнэж гэрчийг алж болдог юм бол чи ч гэсэн адууны хулгайн гэрч шүү дээ гэд түүнийг хөлөөр нь модноос дүүжлээд орхичхож. Гэвч муу хүн өгдөггүй хчээр хутгуур Жанаг модонд дүүжлээстэй өхлүүд байхад нь нутгийнх нь хүн тааралдаж амийг нь аварчээ. Эсгэрдэг дамб нэг удаа доо яамныханд баригдаад хинтийн шоронд саатуулагджээ. Тэгээд гуйгуудын арга ивэг олж гадуур ажиллаж байхдаа нэгэн хянагчийн 2 сайхан морийг хулгайлж унаад эхнэр хүүхдтэйгээ уулзахаар нутгийн зүг давхиж. Гэртээ 3 хоноод хинтийн шоронд буцаж ирээд мөнөөх хянагчид 2 морийг нь өгөхдөө эр хүний хүссэн газарт нь хүргэж өгдөг сайн морд байна гэд мордыг нь үнсчгээд мөрдөнд буцаад орж байсан гэдэг. Үүнээс үдэж доо яамныхан түүнийг итгэлтэй сайн хулгайч байна гэж үнэлээд тагнуулын хэрэгт ашиглахаар хот руу авч явжээ. Ер нь тухайн үед шилийн сайн эрчүүдийг өвөрлөгч нутаг руу явуулж тагнуул хийлгэх зорилго агуулж байсан бөгөөд ингээх болгондоо доо яамныхан өмнө нь адуу мал хөөж туусан, дээрэм тонуул хийсэн гих хэргийг нь үлгэж аваад л шорон гянданд хорж нэг ёсондоо барьцаалдаг байж. Тэгээд дараа нь чамайг хэрвээ их орныхоо төлөө үнэнчээр зүтгэх юм бол ялаас чинь чөлөөлнө гэх жишээтэй. Хээрээр гэр хицээр дэр хийгээ сурчсан шилийн эрчүүд энэхүү саналыг нь шуудал зөвшөөрдөг байж. Их орныхоо төлөө гэдэг нь харийн нутаг руу орж тагнуул хийхийг хэлж байгаа хэрэг. Тухайн үед доо яамны чекистүүд шилийн эрийн дүрд хувирч тагнуул хийдэг байжээ. Гэвч чекистүүд шилийн хулгайчийн дүрд хувираад тагнуул хийх нэг хэрэг. Шилийн эрчүүд жинхэнэ дүр төрхөөрөө их орноосоо даалгавар аваад тагнуул хийх бүрч өөр хэрэгээ. Өөр хэрэг гэдгийн учир нь өвөрлөгч нутагт аль хэдийн танил болсон эсгэрдэг дамб мэтийн шилийн эрчүүдийг хятадууд хизээж тагнуул туршуул гэж хардаж сэрдэхгүй. Харин ч ол зашиг хайхаар явна гэж сэрэмжлээд адуу малаа хямгадаж таардаг байв. Гэтэл цаагуур нь мань хүмүүс хинээж санаанд ормгүй үйлдэл хийх жишээтэй. Шилийн хулгайч нараар тагнуул туршуул хийлгэх нь ийм л ашигтай байжээ. Доо яамныханд баригдаад хинтийн шорон руу ачигдсан эсгэрдэг дамб хэдэн сарын дараа 2 нүдний сундаг дуран цахиур буугаар шагнуулаад нутагтаа буцаж байж. Энэ нь хэрэг дээрээ төр засгийн даалгавраар тагнуулын үүргийг гүйцэтгээд ирсний нотлохоо байлаа. Шилийн богдууланд тангараг өргөсөн даргангийн 32 сайрын нэг болох эсгэрдэг дамбыг Сүхбаатар аймгийн Онгон сумын Харьяат яруу найрагч Минд оёо сайн мэддэг амьд ахуйд нь барааг нь харж үг солилцож явсан гэдэг. Сайн эр дамб 1972 онд 80 орчим наснда таалал төгсжээ. Өвгөн болсон хойнооч түүний хүч тэнхээ тэгтлээ харж байгаагүй. Нэг удаа түүний хүү онгой бор гэртээ согтуу ирээд ойр хавийнхаа хүмүүст агсам тавих хайдчихлээ. Тэгтэл 70 гаруй настай эсгэрдэг дамб босч ирэн өөрөөсөө том биетэй хүүгээ барьж аваад орон дээр чулуудтал түүний өрөөсөн гутал холоо гихчин суг усэрч байсан гэдэг.